Хөтөлбөрийн энэ хэсэгтээ Чингэлэг дүүргийн иргэн царан цэцгийг онцолж байна. Тэрээр хүүхдүүдэд улаан явуулах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрт 2 жилийн өмнөөс хамрагдсан байна. Ингээд нарны автангаар цахилгаан дулааны их усрээ шийдэж чаджээ. Цахилгаан бараагаа нарны эрчим хүчээр ажилуулж эхэлснээр цахилгааны төлбөр нь 4 дахин багасжээ. Гадаач асуута, гэртч асуута болохоор чин зэрэг ядаж хүүхдүүд өвдөхний ханиа том хүрхний ямар ч байсан орчиндоо нэг ингэдэг нэг гэртээ бас нэг цэвэр агаартай, эрүүл агаартай тоос тортоггүй байда гэж бодож ил юус мага тэгээд хэвийн дулаантай байх нь хамгийн чухал. Хүүхдүүдийн дараалал нэг хөрөөл ахаар зэрэг бас өвдөлтний бас тав тухай алдагдсан шүү дээ ер нь бол. Тэгэл энэ сэргийгч юм хүч гэдгийг судалсан. Дог тасар сүйч бид зурагтаа үтсэж нарныхын хөвч асалтаа байж лээ. Ямар ч байсан энэ нөөц маань 6-аас 12 цаг гэж энэ бол илбэг 12 цаг байдаг. Саран цэцэг нь нарны хавтангуудаа сарын хугацаанд байрлуулжээ. Нарны хавтангууд нь өдөртөө 3.2 кВт эрчим хүчийг нөөцлөдөг. За энэ нь 24 цагийн турш цахилгаан эрчимчээр хангах бүрэн хүчин чадалтай гэсэн үг. За ингэснээрээ цахилгааны амсдалд орох аюулгүй байна. За тэгэхээр одоо яг бидний ардталт байгаа энэ нарны дэлгэцтэй 3.2 кВт-ийн хүчин чадалтай юм байна. Тэгэхээр яг энэ гэр хорооллын айлт суурилсан өөрөө батарейтай дэлгэцтэй. За инвертертэй буюу одоо улсын сүлжээтэй ингэж хосож ажилтдаг ийм хэлбэрээр суурилгдсан юм байна. Тэгэхээр энэ инвертер нэгээр суурилгсан яаж юм нөхөр тухайн айлын одоо цахилгааны хэрэглээг бол ингэж бүрэн хангах боломжтой. За батарейтай байна гэдэг нь гол агуулга нь болохоор батарейнд хадгалчаад орой буцаагаад улстай өгөх ийм зориулттай суурилсан нарны дэлгэц систем байна л да. Тэгэхээр энэ төрлийн системүүд бол ингээд Улаанбаатар хотод гэр хороолт ингээд суурилууд явхад яг ийм хэлбэрээр л явна гэсэн үг. Тэгэхээр яг энэ айлын өвдөр цахилгааны хангачих юм байна. За оройн цагаар хоримтлуулсаа буцаад өгөх юм боломжтой ийм систем байна. Нарны хавтанд хоримтлуулсан эрчим хүчийг өрхүүдэд нийлүүлэхдээ санхүүгийн хувьд дарамт болохгүй талаас нь судалдаг. Мөн ногоон эрчим хүчийг нэвтрүүлснээрээ ногоон санхүүжилт авдаг. Санхүүгийн боломжоор хангах ажлыг эрчим хүчний бодлогоос зохицуулалт хийжээ.